За, шинжлэх ухаан танин мэдэхгүй одон мөндөр сувгийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ нэвтрүүлгийн маань бол Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид бүхэнд бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. За, нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр чанартай амьдрын өрөөтэй Морьтон Residence ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол эцэг өвгдийн нэрийн өмнөөс алтан улсаас ял асуу гэдэг сэдв байгаа юм. За, тодруулах юм бол 1206 оноос 10 жилийн өмнө ингээд өмнөөс ахуулаад хамаг Монгол улсын хаан Тэмүүжин Хэрэг, Татар, Мэргэд 8 ингээд бүгдийг нийцлээд авсан. За, ингэснээр бол их Монгол улсыг байгуулсан энэ үйл явц болж байгаа. Энэ огцом ингээд сайжраад яваад байгаа Чингис хааныг бол алтан улс бол ерөнхийдөө баг анзаараагүй шахуу байгаа байхгүй юу. Тэр нь юу гэхээр алтан улс, зөрчдийн алтан улс За, энэ улс ч гэсэн өөрөө сүн улстай, тангууд улстай харилцаж яхан тааруу дайн тулаан хийдэг ийм байсан. Энэ ороо бусгай цаг хугацааг нь бол Чингис хаан маш сайн ашигласан байгаа байхгүй юу. Ер нь ямар нэгэн улсын түүхэн мандалт нь өөрөө хөрс зэрэгэлдээ улс орнуудын нөхцөл байдал дандаа нөлөөлж идэг. Энэ нөхцөл нь бас нөлөөлчихөж байгаа байхгүй юу. Тэгээ Чингис хааны сүр хүч бол ингээл айгүйх нэмэгдээд байсан Энийг нь алтан улс анзаарахгүй байгаа боловч цаагаараа бол түүнийг өөртөө алба барих үүрэгтэй гэж үзсэн байгаа байхгүй юу. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүр их Монгол улсын хаан Чингис энэ хүн алтан улсад алба барина гэдэг бол эртөөрөө хизээ нэгэн цагт алтан улстай дайн тулаан хийх, алтан улсаас хагацах гэдэг нь бол тодорхой асуудал байгаад байгаа юм. За, алтан улсын тухайд бол тодорхой ихтэй мэдээд авчи. Алтан улс гингууд нь хүмүүс нөгөө нэг алтан ордны улс алтан улс гэдэг энэ хоёрыг чинь дандаа андуураад байдаг байхгүй юу? Хойлцолоод байдаг. За, тэгэхээр алтан улс гэдэг нь зөрчдийн алтан улс байхгүй юу? За, энэ бол Баян агуудагийн байгуулсан Кядан гүрнийг мөхөөж гарч ирсэн 1115 онд байгуулагдсан улс. За, ингээ 1234 онд өгөөдөө хааны үед мөхсөн. За, энэ Баян агуудаагаас хойшоогоо хоёр дахь хаан буюу Өөц аймаагийн үед бол илүү хүчрэгдсэн байгаа байхгүй. Энэ хүчрэгчлтийнх нь үе нөгөө хамаг Монгол улсын Хабул хаантай давхцдаг учраас хамаг Монгол улстай нөгөө харилцаа гэдэг зүйл нь дандаа асуудал дагуулж ирж ирсэн. За, ингээ цаашаага ингээл дандаа ингээл Амгаа хаан гэдэг ч юм Хотуула хаан эдэртэй дандаа ингээ сөргөөцөлдсөн байдалтай байгаа. За, энэ зөвхөн хамаг Монгол биш. Хэрээдийн Маркус хаан ч юм уу татарыг өөрсөндөө татаж авсан, Хэрээдийг нэг хэсэг одоо өөрийнхөө эзэмшилт байлгасан, Ван хааныг ч гэсэн эзэмшилтэд байлгасан шүү дээ. За, ингээд байлгаж байгаа энэ бүх явдал нь бол алтан улс хэр хүчтэй вэ гэдгийг харуулж байгаа юм. Үүнээс гадна алтан улс бол их Монгол улсаас ч гадна одоо их Монгол улс нэгдсэн Гэхдээ их Монгол улсаас гадна сүн улстай, тангууд улстай ер нь бол харилцаа муутай байсан нь бас харагдаад байдаг. Зөвхөн энэ цаг хугацааг бодоод үзье. Их Монгол улс байгуулагдсан энэ ойрын орчмын цаг хугацаа буюу 1204, 1206, 1207, 1208 онуудад сүн улстай цэргийн хүчээр байлж исэн байгаа байхгүй. Яг энэ үйл явдал алтан улс давангаа байдалтай эзэлж байгаа юм. гэтэл дайн хийцэн байсан. Дайн хийцэн байгаа юм. Энэ дайнд нь одоо тэгээ хуушаахуу жанжин манжин гэх алдартай жанжингууд нэлээд гараад ирчихэж байгаа юм. Энэ би яг нөхцөл байдлыг юу гэж хэлэх гээд байна гэхлээр ер нь нийт хүн ам бол 1207 оны байдлаар бол 53 сая хүн амтай. Энээс 1195 оны хүн амын одоо ингээ бас тоолгоор шүү дээ цэргийн насны 6 сая орчим хүнтэй ийм том одоо улс орн баггүй. Гэхдээ хүн амынх нь 1.5% нь цэрэг болдог. Тэгэхээр байнгын бол 500-аас 600 мянга гаруй цэрэгтэй ийм улс болж дараад байгаа. Тэгэхээр томоохон дайнд жишээ нь бол алтан улс бол өөрсдөө 1189 онд 240 мянган цэргээр дайнд оролцож исэн байгаа юм. 6 сая цэрэг гарах боломжтой гэдэг байгаа шүү дээ. 1208 онд бол 135-140 мянган цэргээр сүн улстай байлж исэн гэж байгаа байхгүй. Энэ нь цаагаараа яг юу хэлэх гээд байна гэхээр ер нь алтан улс байгуулагдсан цагаас эхлээд монголчуудын эсрэг ч гэсэн хамаг Монгол улсын эсрэг довтолж байхдаа 50 мянгаас илүү цэрэг ерөөс огт гаргаж байгаагүй. Энэ бүхнийг нь бодоод үзэх юм бол алтан улс зөрчдүүд ер нь өөртөө ч гэсэн догшин байдлаараа алдартай хүмүүс байхгүй. Чухам догшин байдал цөөн тооны цэргээрээ байлддаг зэрэг жишээгээр монголчуудаа энэ зэрэгцэх өрсөлдөгч гэж үзэж болно. Алтан улс хүчтэй. Энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За, тэгээ улсын сан нь их баян. Энэ юугаар хэлээд байна вэ гэхээр 50 гаруй сая хүний татвар. За, энийг мэдээж өрх төрч шилжүүлнэ л дээ Гэхдээ энэ татвар гэдэг чинь өөрөө асар их эд хөрөнгө баялаг байгаа байхгүй юу? Дээрэс нь дагуур улс одоо ингээд дагж байгаа улс байгаа шүү дээ хараат улс. Энэ улсын татвар гээд өгдөг барьцгийж байгаа шүү дээ. Эдрийг ингээд бодоод үзэх юм бол алтан улс бол нэлийн хүчрхэг эдийн засгт улс байгаа байхгүй юу? Жишээ нь 12 дугаар зууны сүүл үеэр одоо яг л их Монгол улс байгуулагдах үед явц болж байгаа энэ үед тэдний баялаг 78 сая
хэлхээ зоос цугларч байсан гэж байгаа байхгүй юу? 78 сая хэлхээ зоос. 1190 он гэсэн. Тийм 90 гаруй оноос тий. Тийм ээ. За тэгээд энэ 78 сая хэлхээ зоосноос нь 68 сая одоо хэлхээ зоос нь төшмдүүдийн цалин фүнлүүд явдаг гэж байгаа. Тэгэхээр тэнд байгаа тэр одоо төшмлүүд, ноёдууд, цэргийн жанжид те хэр их баян бэ гэдгийг бас дээрээс харагдаад байгаа. За 1193 оны Алтан улсад 519 хүнсний агуулга байсан гэж байгаа. За энд бол мэдээж цэрэг айрам төшмөдийн те нийтдээ 5 жилийн хугацаанд тижээж чадах хэмжээний нөөц байгаа даа. За монголчууд Чингис хааны удирдлагад зүгээр нэг очиод те эсвэл одоо ингээд монголчууд Алтан улсыг ингээд шууд мөхөөчөд байгаа юм биш аахгүй юу. За түүхэнд ингээд харангуут ч нэг амархан ингээд дайраа те ингээд хурдан эзлээд яваад байгаа юм шиг боловч хэлбэр юм шиг боловч. Тий. Энэ нь өөрөө цаагаараа маш нарийн зохион байгуулалттай улс орон маш сахилга баттай хүчрхэг одоо те их Монгол улсын цэрэг арим Алтан улсыг л мөхөж байгаа. А тэрнээс саяны энэ үйл явдлыг сонсохоор чинь 6000 цэрэг хүч гаргах хүчин чадалтай 5 жилийн хүнсний нөөцтэй гих мэтийн зүйлсүүдийг сонсоод авах юм бол энд Алтан улс илүү хүчрэх байгаа. Сүм усаасаа илүү давмгай байгаа шүү. Тавангууд усаасаа илүү давмгай байгаа. За газрын зургаар байрлал нь хаахан байна. Одоо өнгөрсөн дугаар дээр хоёулаа ч нөгөө тангуудын талаар ярьсан шүү дээ, тий. Тэгтэл тангууд руу ч хийж байгаа 3 удаагийн аян дайны ер нь бол зорилго чинь тангуудын газар нутгаас мэдээж эзлэх гээд байна. А дээрэс нь тэр нөгөө одоо геополитик гэдэг шүү дээ, тий. Тэр байрлалаас Алтан улс руу дайрах гээд байгаа шүү дээ, тий. Тэгэхээр Алтан улсад тухайн үед тангууд руу хийж байгаа аян дайныхаа үед Алтан улсад одоо их Монгол улсын татвар төлдөг байсан уу? Төлдөг байсан. Төлдөг байсан гэдэг, тий. Яг тийм. За одоо яг энэ үйл явдал яригдана гэсэн үг байхгүй юу? За юу вэ гэхлээр за хоёул буцаагаад нэг түүхэн үйл явдал руу орчээ. Их Монгол улс байгуулагчдын дараа ч гэсэн хамаг Монгол улсын үед төлж байсан татвар те өглөг барьц гэдэг зүйлийг өгдөг гэсэн байгаа байхгүй юу? Алтан улсаас илч томилоод Чингис хааныг одоо ингээ өргөсөн барьц бэлгийг нь хүлээн авах үед Алтан улсын илч болон Чингис хааны хооронд сөргөлдөн гарсан байдаг. За энэ сөргөлдөөн нэг бол Юан улсын судартал Алтан улсын хаан Вангийн Южээг те томилон одоо ингээд хотод албад авж байгаа байхгүй юу? Энэ Чинжөө гэдэг хотод. За энэ хотод алба авсан. Тэгээ Чингис хаан Юнжи гэдэг тэр одоо банд те төшмөлд мөргөөгүй, ёслоогүй байгаа байхгүй юу? За үүнд нь хорсон Южи буцаж очингуудаа Юнжи буцаж очоод цэрэг гаргуулан Чингис хааныг довтлохыг оролцсон боловч энэ нь бүтээгүй. За гэтэл түүхэн үйл явдал те Алтан улсын Шанзун хаан гэдэг хаан нь 1208 онд таал төгсөж байгаа. Хамгийн сонирхолтой нь саяны нөгөө нэг Юнжи те Вангийн Юнжи гэдэг байгаа. Энэ хүн өөрөө Алтан улсын одоо хааны удмын хүн байхгүй юу? За энэ хааны удмын хүн байсан учраас 1208 онд Алтан улсын хаанаар сууж байгаа. За өмнө нь өглөг барьц авах гэж ирж яхад таалагдаагүй тий. Дээрээс нь энэ Юнжи хаан чинь бас тангууд улс руу довтолж байхад тангууд улсч туслаагүй. Тангууд улсч дурггүй, Чингис хаанд ч дурггүй нэг ийм хүн байгаад байгаа байхгүй. За ингээд энэ шинэ хаан одоо бас уг одоо ингээд төрийн ёсоор гэх юм уу та тий. Элчин томилон Чингис хаан шинэ хаан суусныг тий зарлаж мэдэгдэж байгаа. Тэгээ Чингис хаан түн ингээд хүндэтгэл үзүүлэхээс татгалцсан. Энийг бас л Юан улсын сударт Алтан улсын хаан Юнжи элчин илгэн хаан суурьнд гарсан тухай тунхаг бичгийг гардуулад энэ гардуулсан тунхаг бичгийг нь Чингис хаан мөргөж сүгдэж хөлөж авах хэрэгтэйсэн байгаа байхгүй. Харин энэ хин хаан ширэнд суусныг нь сонсон гутаа Чингис хаан хэлсэн байгаа. Би бол Алтан улсын хаадыг бол тэнгэрийн хүүгүүд суудаг гэж бодсон чинь энэ Юнжи митийн үхэнц дорой хүмүүс сууж яаж болмоо хэмээж урд зүг рүү харж нулимчаад умард зүг рүү тоос татуулаад давхиад оцсон гэж байгаа байхгүй. За энэ өөрөө Алтан улсын сайд нь одоо нэг элчин нь очоод шинэ хаандаа айлтгах штэ. За энэ үед нь нөгөө шинэ хаан чинь маш ихээр ууралж байгаа байхгүй. Ууралж байна те. За тэгэхээр Алтан улсын хаан нэг залим их бодож байгаа байхгүй. Энэ залим их нь юу гэхээр ахаад өргөл барьц өгнө штэ. Жил болгоно л өгж байгаа штэ те. Энэ өргөл барьцын үеэр Чингис хааныг барьж хорой гэж бодож байгаа. Гэтэл их Монгол улсын эзэн хаан хүн те Чингис хаан ийм зүйлийг гадарлаагүй, ийм зүйлийг тооцоолоогүй байсан бол саяны үйлчлэлийг хийхгүй шүү дээ. Тийм учраас шууд саяны ов зайлыг те мэдэн гуута Алтан улстай одоо харилцаагаа бүрэн тасалж байгаа. За тэгээ Чингис хаан Алтан улсыг ер нь бол дайлан мөхөөхөөр зориг шулуутсан байгаа байхгүй. Гэвч Чингис хаан ийхүү дайдах болсон шалтгааныг аршаад байддیں۔ Те ганц Алтан улсын хааны амийг хөнөөх гэснээс болоогүй. Эртний өшөө хонзонч бас нөлөөлсөн тухай өгүүлсэн байдаг. Тэрээр судрын чуулганда Чингис хаан дайнд мордохын өмнө нэг уулын орой дээр гарч өөрийн ёс заншлаар бүсээ тайлаад те хүзүүндээ тохоод дээлийнхээ товчийг тайлаад энгэрт нь те тэнгэрт сөгдөөд мөнх тэнгэр минь та мэдлгүй яах. Алтан улсын хаан бол дайн дайжин дэгдээсэн хуй салхи. Тэр л дайн дайжин байл таныг өдөөсөн.
тэр өчүүхэн шалтгаангүйгээр татаарчуудад баригдсан түүний үг эцэг болох те охин бархаг амбгаа нарыг хорлож алсан. Үүнээс гадна те одоо ингээд маш олон муу зүйлүүдийг хийсэн байдгаа. Би одоо тэднээс цусан өшөө авна. Хэрв миний санааг та зөвшөөрвөл Тэнгэр дээрээс намайг өршөөж дэмжин сойрох гэж байгаа байхгүй юу? Ингэж шин сэтгэлээр сүсгэлэн намжлаад ингээд даатгаад те Тэнгэрт өөрийгөө даатгаад мориндоо мордож одсон гэж байгаа. За энэ одоо 3 хоногийн хугацаанд ч юм уу 3 хоног мөргсөн гэж байгаа. Энэ хугацаанд бол монголчууд бас мацаг барьсан гэх мэт янз бүрийн мэдээ баримтууд байгаад байдаг. За ингээд Чингис хаан Алтан улс руу довтлох болсон шалтгаан бол ер нь бол монголчууд те Монголын цэргүүд бол Алтан улсад бол 3 удаагийн аян дайн хийсэн байдаг. Яг тангуудтай адилхан уу? Тий. Нэгдүгürt бол Чингис хаан өөрийн биеэр удирдсан аян дайн. Энэ нь болохоор 1211 оноос 1217 оны үйл явдал. За 1217-оос 1223 онд бол Мухлай Гован те Жанжны удирдсан аян дайн. За үүний дараа бол Тулуй одоо өгөөдөө хаан ширээнд суучаад өгөөдөө Тулуй нарын хамтарсан те их цэрэг Алтан улсыг дайрч мөхөх аян дайн. Энэ мэтлэгээр 3 удаа дайрсан байгаа. А гэвтэл саяны өнөөдрийн бидний ярих гэж байгаа сэдв бол 1211 оноос 1217 оны үйл явдал. Энэ үйл явдлыг дотор нь бас 3 хувааж болж байгаа. За ингэхээр хамгийн ихнийх нь бөгөөд Чингис хаан 1211 оны хавар те цэрэг дайчилж хэрлэн мөрнөөс 2 замаар хөдлөөд өмнө зүгийн Алтан улсыг дайлар мордох үйл ажиллагааг эхэлж байгаа. За тэгээ тэр өөртөө бол зүүн гарын цэргийг захирсан. Тэгээд отхон хүү Тулуйга дагуулж явж байгаа бөгөөд одоо баруун гар талд нь бол өгөөдөө цагаада зүчтэй эдгээрүүд нь өдөрдөж явж байгаа. Зэвэр одоо яг ингээд хушууч цэрэг байгаа ш тэ хамгийн урд игнэнд явж байгаа. За энэ хушууч болгож зэвийг Юлийн ахагаар зам өдөрдүүлж явуулсан байгаа байхгүй. Тэгээ Чингис хааны бусад одоо хүүгүүд нь бол зам баруун талын цэрэг болчлаа тий. Тэгээ Алтан улсын хаан Монгол цэрэг дайран ирэхийг бол хэдэн сарын хойно сая мэдээд цэргэн ойртон ирж буйг довтлохонд бэлэн биш байсан учраас ихэд бачимдсан байгаа. Тэгээ баруун умар дахь цэргийн ерөнхий жанжин Немхая хадаг Чингис хаанд томилон эвсхийг оролцсон бөгөөд яах гэж довтлож байгаагийн талаар нь асууж байгаа байхгүй. За тэгээд үүнтэй зэрэгцүүлээд Алтан улс ч гэсэн зүгээр суугаагүй тэргүүн төшмөл дүүгийн Сижүн гэдэг хүнийг төрийн сайд одоо Вангийн Чэнью нарыг ингээд хилийн шугам томилоод Монгол цэргийн эсрэг дайны бэлтгэл хийгсэн байгаа. За тэгээд 7 сард Зэв бол Монгол хошуу цэргийн хамт энэ Үүшэ бов бэхэлтийг эвдэн сүйтгэж үеийн балгасыг байлдан эзэлж байгаа. За Алтан улсын цэрэг бол хормхон зур бол сарин бутарсан байгаа. За ерөнхий хамгааллагч дүүгийн Сижүн бажигдан сандарч үлдсэн цэрэгээ дагуулад оргон зүхтаахад Чингис хаан гол хүчээ авч урагшлаад далаа нуураас энэ Чанжоу, Хөнжоу хийгээд Пүүжоу цэрэг ингээд энэ хотуудыг ингээд айгүй хурдан эзлээд яваад байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр ер нь бол маш олон хотуудыг эзлээ яваад байгаа. За ингээд 8 дугаар сард Алтан улсын хаан дүүгийн Сижүнийг тусаад саяны нэг бажигдан зүхтаасан тий. Энэ төшмөлийг тушаалаас нь огцруулад саяны Вангийн Чаньюг түүний оронд тавьж байгаа байхгүй. За хэдийгээр тэр 40 түмэн гэж байгаа байхгүй. Энийг одоо ингээ орчин цагийн тоонд шилжүүлэх юм бол 400 мянга гэж ойлгож болно. За нөгөө 7 нэг түмэн гэж бас боддог тоо байдаг 13 100-д. За энэнгээр бодох юм бол бас энэ 200 300-аад мянган цэрэг. Гэвтэл зарим түүхэн сурвалжууд энэ 40 мянган цэрэг өгөөд 100 мянга одоо 100 түмэн цэрэгтэй. Бараг 1 сая цэрэгтэй гэж алдаршуулж явуулсан гэх мэтлэнгээр янз янз зардаг. Гэвтэл яг энэ дайнд бол Алтан улсын нийт цэрэг бас нэг 400 орчим мянга байсан болов гэдэг таамаг яриад байдаг. Тэгэхээр энэ тоо баримтанд бол хэдүүлээ те нэг ач холбогдол өгөхгүйгээр ямар ч байсан стратегийн чухал ингээ байрал бүхий энэ үнгэн даваагийн Бартаг эзлээд Чингис хааныг хүлээж байгаа байхгүй. За ингээ Чингис хааны цэргийн эсрэг дайрахаас ингээд Алтан улсын саяны цэрэг одоо жанжин те зүрхшээгээд ингээ байж байгаа. За энийг эртний хятад сударт Чингис хаан Пүүжөөгөөс хөдөлж урагшлахад Алтан улсын жанжин Жөөгийн Ван Нүү зэргийн хүмүүс их цэрэг аван үнгэн даваан дээр бэлтгэсэн байна. За эдгээр мэдээж эхлээд төрүүлээд очиод ашигтай байрал авсан байгаа шүү дээ. За ашигтай байрал авсан байж хахад нэг хятан цэргийн жанжин гэж байгаа байхгүй. Алтан улсын талд байлж байгаа. За энэ хүн бол нөгөө хятад цэргүүдтэй хятад гэнэ алтан цэргүүд зөрчин цэргүүд зөвлөгөө өгсөн байгаа. За энэ юу гэхээр саяны энэ олон дайнуудаар жижигхэн олон дайнуудаар те монголчууд ингээд баахан олцоо хуваагаад цэргүүдээ те ингээд олзон тухаалгаад мордоо ингээ хээр бэлчийлгээд ажиг ингээ шижиггүй байна. Тийм учраас бид төрүүлж довтлох юм бол байдлыг гартаа авна гэж хэлсэн байгаа байхгүй. Уг нөгөө хятан монгол гаралтай хүн шүү дээ тий. За энэ хүн чинь гадарлаад шүү дээ. Гэтэл нөгөө сайд нь юу гэж хэлсэн бэ гэхэлэр үгүй ээ. Бид одоо яаруу морь цэргээрээ довтлохонд орох юм бол хохирол их хамснаа. Харин явган цэрэгтэйгээ хамт байвал аюулгүй байдал оршино гэж хэлсэн байгаа. За ингээд энэ талаар бол судрын чуулганд ч гэсэн дурдсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ гинтийн товтлогоо гэдэг зүйлийг бол хийгээг байгаа.
За ингээ Алтан улсын жанжин нар те хэрхэн тайдах тухай бодож байхын хооронд Чингис хаан ч гэсэн янз бүрийн мэдээлүүд авч байгаа. Туршуулуудаараа Алтан улс руу довтлохын тулд Чингис хаан хятан бас дээрээс нь худалдаа ачаад те эдгэр хүмүүсүүдээс бас ингээд туршуулуудаас мэдээлэл авч байгаа. Мэдээллийнхаа одоо янз янзын талаас сурвалжуудаас мэдээлэл авсныхаа эцэст ингээд дүгнэд яаж байлдах тухай гаргаж байгаа шүү дээ. За ингээд байлдаан болж байгаа. За энэ дайны хамгийн ихэнд бол одоо Юан улсын сударт бол дайны үйл явцыг туршлагатаа шалгарсан жанжин мухлаач ингээд Чингис хаанд ингээд санаачлал гаргаж гэж байгаа байхгүй. Дайсны эсэргүүцлийг дарахын тулд эрх биш шийдэмгийн ширүүн довтлогоо хийх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр дайсны цэрэг биднээс хол олон илүү байна гэж. За. Тийм учраас ширүүн тэмцэхгүй болвол ялж чадахгүй гэж үздэг. За юу ч гэсэн Алтан улсын их цэргийн одоо тий саяны одоо ингээд довтлогоо бас эхэлж штэ. За ингээд довтлогоо эхлэнгүүт Чингис хааныг яаралтай байдалд оруулж байгаа. За тэгээд явсаар агаад нөгөө нэг гинтийн довтлогоо гэдэг зүйл нь ерөнхийдөө болж байгаа юм шиг байгаа юм л да. Тэгээд яасан бэ гэхээр яг тэр дайсан айсуу чимээг сонсож байгаа энэ үед нь сурвалж бичгтэр Монгол цэргүүд яг өдийн хоолоо идэх гээд байжсэн байгаа байхгүй. Тэгээд цэргүүд яасан бэ гэхээр хумгүй шууд тогоогоо хөмрөөл шүлтээр ингээ хөмрөөл дайнд ингээ бэлэн орсон гэдгийг хэлж байгаа байхгүй. За энэ талаар бас судрын чуулган ч гэсэн ингээ давхар хилээд байдаг. За ингээд яг энэ үед бол мухлаа бол өгөхөөс айхгүй баатруудыг дагуулan морио ташурдаж жадаа хуурайлан өндөр дуунаар хашгирч дайсны одоо тий жагсаалыг дайрч Монгол цэргийн шийдэмгийн ширүүн дайралтанд Алтан улсын цэрэг удалгүй эмх замраагаа алдаж хамгаалтанд орж хамгаалтнаас буцаагаад тооны талаар хэдий давуу байсан боловч зогтох зам илэрхийлсэн байгаа байхгүй. За Рашид эдийн бичгтээ Монгол цэрэг цөөхөн байсан боловч удалгүй хятан болон зөрчдийн цэргийг эвдэн бүснүүлжээ. Монголчууд маш олон хүн алаад хөдөө талд цусан үнээр ханхалж байлаа. Алтан улсын цэргийн ерөнхий захирагч Вангийн Цэнью те үлдсэн цэргээ аавн цугтаасан гэж байгаа. Яа. За тэгээ нэг мөсөн зүсээ алдаж одоо ингээд товтлогоос зүрхшээсгээ тэр ингээд үргэлжлээл хураал ингээд яваадсан байгаа байхгүй. Яг энэ үед нь Чингис хаан цэрэгтэйг мөрдөж дагаж ирээд 3 хоног ихээр байлцсанд Алтан улсын их цэргийн гол хүч нь ер нь бол сүнсөөн гэж үзэж байгаа. За тэгэд Юан улсын сударт болохоор 100 гаруй ли газар дайсны үхтэл хөөрээр дүүрсэн гэж үздэг гэж байгаа. За энэ талаар бол одоо янз янзаар бичсэн байдаг л да. Ер нь Алтан улс руу довтлохдоо бол мэдээж хоцорын газруудаар байдалж байгаа. Ингээ маш олон хотуудад ингээд эзлэдэж штэ. Энэ хотуудад монголчууд ямар арга тактик хэрэгэлсэн бэ гэхлээр хамгийн эхлээд эзэлж авсан хотынхоо ард иргэдэг тий эсэргүүцэлд зүйлсэн хотуудын хүн ардуудыг авангуудаа урдаа бариад аваад явдаг гэж байгаа. За тэгээд нэг хот руу очингууд ч нэг хотын сум одоо тий юмнууд нь дуусныхын дараа гэдэг ч юм эсвэл наан том өгцөн байгаа нүхийг тэр хүнээр ингээд дүүрэгчээ цаашаагаа гарч одоо ингэж довтолдог байсан гэх мэтлэнгээр дурдсан байдаг. Гэхдээ энэ бол нөгөө ялагдсан улсын түүхэн тэмдэглэл гэдэг ч юм эсвэл зарим нэгэн гадаад судлаачдын бас дэгстүүлж бичсэн зүйл байх магадaltaа шүү. Яг л дайны үеэр гэж дайны дараа гэдэг ч юм уу мэдээж үсгэлэн нэрвэгдэж байгаа. Энэ үсгэлэнгийн үеэр чинь Монгол цэргүүд бол тэр тариа булаа гэдэг зүйлийг хангалттай олзолж байгаа шүү дээ. Тариа булааг бас тарааж өгсөн гэдэг зүйлүүд бас гарч ирдэг байхгүй. Гисэн хэдий бол бас л ингээл муухай юмуд их л сонсогдоод байна л да. Нэг хотыг эзлэх гэж хахад нь бол ер нь бол гол хот гэсэн үг шүү дээ. Тэр Жөндүүгэд гол хотыг нь эзлэх гэж хахад нь 60 мянган ийм ихтэй одоо олзуулахгүй тулд өөрөөсөө ингээд нөө цанхаг дээрээс өсөж өгсөн гэдэг ийм мэдээ баримтууд ч гэсэн гараад байдаг. Мэдээж дайн гэдэг зүйл бол сайн зүйл биш. Гэхдээ Монгол цэргүүд те одоо Чингис хааны удирдлагындор Алтан улсаас эртний ял асууж байгаа энэ дайны үйл явц нь өөрөөсөө ингээд эхлээл санаачлахыг монголчууд гартаа аваад эхэлсэн гэсэн үг. За тэгээд завчаал бомбыг сахигч Алтан улсын жанжнууд бол те зэв жанжин дайраад ирэхэд нь бол бас эсэргүүцсгөө цухтаасан гэж байгаа байхгүй. Зэв саадгүй гэдэг мөрдөн орж хошууд цэргээ богино хугацаанд Жөндөө хотын хэрэм хүртэл авчулсан гэж байгаа. За тэгээд зэв жанжны хэрэглэснийг арга байдаг энд. За энд бол монголчууд бол хот суурин газар руу довтолж байгаа ер нь туршлага бол ер нь бол хомс шүү дээ. Өмнө тангад улс руу довтолсон байгаа. За тэгээд энд бол хотыг нөгөө нэг нураах янз бүрийн зэвсэг техник байхгүй байсан учраас зэв жанжны хэрэгэлсэн арга бол эхлээд цөөн тооны хүнээр довтлоод ялагдж байгаа дүр үзүүлээд цухтаагаад 6 хоног цухтаасан байгаа байхгүй. За ингээд 6 хоног цухтаахт нь нөгөө чинь монголчууд цухтааж энийг ингээд дайрыгээд ингээд хотоосоо гарч ирнэ шүү дээ. За гараад ирэнгуут 6 хоног ухарч ирсэн гинт ухраад довтлоод хотыг нь одоо ямар ч сэжиг ажиггүй байхад нь дайрч эзэлж авсан гэдэг ийм зүйл гараад байдаг. За Алтан улсын ер нь бол нийслэл Жөндөө те. За энэ бол бачин байдалд орж эхэлж байгаа. Эрэгтэйчүүд бол хотын хаалганаас гарахгүй болсон. Яг бол дайн байлдаанд хэрэглэх учраас. Алтан улсын цэрэг нийслэл хотоо өхөн хатан хамгаалж эрхлэх зоригтой байлцсан учраас Монгол цэрэг хэдэндээ товтлоод хотыг эзэлж чадсангүй 12 сард буюу арга буюу Жөндөө хотоос
цэргээ авж байгаа. За энэ оронд Монголын цэргийн нөгөө замын цэрэгтэй Чингис хааны 3 хүүгүүд зүч цагаатаа өгөөдөн жолоодлогон доор ер нь Онгод аймгийн нутгийг дайран урагшилж байгаа байхгүй. Тэгээ Онгод аймгийн эзэн Алаахууш тэдэнд сайн дураараа нэгдэн орсонд Монгол цэрэг Алтан улсын бэхлэлтийн бүсийг хялбархан давж бас л одоо ингээд те Чинжөөг эзлэн 70 тэргүүн уулыг туулан Пенжөөг балгасыг эзлээд ингээл нэг Юнвэ, Дүншэн, Үүжэв, Шөөжөв ингээл амар олон хотуудыг зэ ингээд 10 сард ингээл эзлээд яваад байгаа юм. За ингээд эзэлж явсаар хагаад ер нь бол Жүндүү хотын цуг ингээл чиглээд явж байгаа байхгүй. За ингээл ялагдсан болгоно Жүндүү хот руу бас Алтан улсын цэргүүд ухарж байгаа. За Чингис хаан тэндээс их цэргээ татан хураахад Хошуу цэргийн жанжин зэв зүүн тийш хөдлөөд Алтан улсын зүүн нийслэл Дүнжин хотыг эзлэхээр морцсон байгаа. За ингээд тус оны 10 дугаар сард Монгол цэрэг Хуанжоугийн ойролцоо байсан Алтан улсын Адун сүргийг уулгалан дээрэмсэн баг. За тэгэхээр тэр олон цэргийн Адун сүргийг уулгалан дээрэмдээд буцаага цэргүүдэд тарааж өгөхөөр Монгол цэргийн сүрх хүч нь улам удаан гэж нэмэгдэж эхэлсэн тий хөгжин бадарсан гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. За ингээд энэ дайн бол эхнийх нь үе дайн болж байгаа. За тэгээ дараагийн дайн нь болохоор бас 2 дугаар одоо дайн гэх юм уу Чингис хааны өөрийнх нь биеэр дайрсан. За 1212 оны намар Чингис хаан Алтан улсын эсрэг дахин нэг удаагийн аян дайныг явуулж эхэлсэн байна. Тэр өөрөө гол хүчээ дайчлан Алтан улсын Чанжоу, Хуанжоуг хийгээд Пүүжөөг уулгалан дарж Алтан улсын баруун нийслэл Шижин хотыг бүслэн товтлсон. За Алтан улсын жанжин Аутон Шиан цэрэг дагуулan Шийдин хотыг сахигч жанжин Мураан одоо Жинхүг өмгөөлөхөр ирсэн боловч зам зуураа бүгдээр сөнөгдсөн байна. Алтан улсын цэргийн тактик нь болохоор өөрөөсөө хот болгондоо цэргүүдээ сахин хамгаалсан байгаа байхгүй юу. Тэгээ умард нутаг руугаа одоо ингээд цэргүүдийг баг багаар ингээд те хотоо сахиж хамгаалсан тэрийг нь монголчууд нь цөөн цэргүүдээр эсвэл их цэргээр бүсэлж байлдахад илүү их завшаан болоод өгч байгаа. За гэвч Мураан бол одоо энэ хотоо өхөн хатан сахин хамгаалсны эцэст монгол цэрэг хотыг авч чадаагүй. Чингис хаан өөртөө тэмэл одоо ингээд суманд ингээд тэрийг одоо ингээд хорт зэвтэй гэх юм уу да юм төмөр зэвтэй зэвэрсэн гэдэг гэх юм уу да ийм зэв ингээ шаргацсан болохоор монгол цэрэг төр хугацаагаар амьсгаа авахар хойш ухран 70 тэргүүн гэдэг ууланд цуссан байгаа. За ингээл нөхцөл байдал цаашаа яваад энэ хоёул хамтран ажиллагчаа танилцуулах. За тэгээ. Би бүр ярианд орцсон сувчдаг гэсэн. Чингис хааны Тангууд улс руу хийсэн 3 удаагийн аян дан байгаа шүү дээ, тийм. Түүний чинь бас л яг Чингис хаан өөрөө эхлүүлж байгаа шүү, тийм. Чингис хаан 6 удаа тагсан байгаа Тангууд улс руу. 6 юу юм. Хөөх, хоёулж өнгөрсөн дууд 3 гэж яриад байгаа. Үгүй 6 шүү. 4 гэж яриад байдаг. Гэхдээ яг үндсэн тоглоомнуудыг тоолоод үзэх юм бол 6 гэж гарч ирдэг. Тэгэхээр одоо яг энэ чигийг те энэ зорилгыг итгэл үнэмшлийг гэдэг юм эсвэл хүрх ёстой цэгийг нь өөрөө эхлүүлж өгч байна даа те. Одоо Алтан улс руу зсэндээ өөрөө эхэл дайрж штэ те. Тэгээд үүнийг нь цаашаа жанждууд нь болон нөгөө ач хөвгүүд нь ч юм уу те дараагийн хаанууд нь залгамжлаад өргөжлөл аваа явчихж байгаа. Энэ үйл хэрэг нэг хаанаар дуусахгүй байгаа тий. Өргөжлөлөг 2 3 4 хаанууд гэсэндээ тэр эхний хааны эхлүүлсэн ажлыг дуусгах гэж зориулдаг байгаа байхгүй тий. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулъя. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маань одоо Америк сургуулийн яг ертөнцийн зүгээр ард нь байрлаж байгаа Мортин резиденс. Яагаад Америк сургуулийг хэлж байгаа гэхээр манайхан нөгөө Америк сургуулийг зайсанд байдаг гэдгийг мэдэх баг. Тэгэхээр зайсангийн одоо энэ амуудад маш олон одоо гоё байр хотхнууд баригдсан л та. Тэр дундаас зүгээр асуудал үүсээд байгаа ганц юм нь манайхан анханасаа л зайсан руу баригдаж байгаа байрны нөгөө нэг цэвэр ус. Тэгээ канатнаас нь гоожж байгаа ус нь жоо хатуулаг өндөртэй гэдэг юм ийм байдгаа гэдгийг мэддэг. Гэтэл Efes Construction гэж энэ байгууллага маань те энэ газар маань тэнд газар авч байгаа. Газар авахдаа бүр ингэж авсан гэж байгаа. Яг Efes Construction-ыг тэр Мортин резиденс гэдэг төслөө барих гад эхэлж байхад тэнд гэр хороолол байсан. Саяхны хүртэл штэ. Хэдхэн жилийн өмнө тэнд гэр хороолол байсан. Тэнд ингээд яг талбайгаа ингээд тооцоод ингээд авангуутал. За уул нь бол одоо бид нар тооцох юм болно штэ. Зарим нэг газруудад ч би хэлээд яах вэ? Зарим нэг газруудад үсрээд нэг 3 4хэн айлын газар авч хагаад тэн дээр 12 давхар ч юм 9 давхар ч юм оронцоос босгочдөг. Тэгэхээр 3 4 айлын газрын төлбөр одоо жишээлбэл за нэг айл нь 100 сая гэлээ гэж бодъё л да. 4 айлаар бодоход 400 саяд газрыг нь авснаа. Дээр нь одоо 48 айлын ч юм орон сууц бариад тэгээ нөгөө нэг айлуудад тэнд 2 байр өгөөд оруулцдаг шүү дээ. Нэг иймэрхүү байдлаар ингээ босгоход тэгэхээр нэгдүгээрт нөгөө хүүхдийн тоглоомын талбайг нь яаж хийдэг гэсэн хаана нэгжсэн. Орц гарцыг нь хаанаас нь хийжсэн. Төв замтайгаа яаж болох гэсэн. Хамтдаа байгуулах дид бүтцийг нь яаж болох гэсэн. Энэ бүх юм хаягддаг. Энэ бол зүгээр ашиг олох гэсэн л барилгын компаниг үүсгэж байгаа ажил. Тэгэхэд Efes Construction яг Мортин резиденсээр байхдаа яг тэр гэр хороол байсан. Тэр зайсан гэр хороол байсан. 60 гаруй айлтай нэг бүрчлэн одоо хамтран ажиллах худалдан авах гэрээнүүдийг бүгдийг хийсэн. Тэр дунд чинь нэг ч айл дургуутсаж
одоо хааж боож юм уу те өндөр өмнө хийж үлдээгүү гэж байгаа. Яг тэгэхээр бүгдэнтэй нь яг ёстой уулзах ёстоор нь уулзж ирсэн. Би зүгээр нөгөө нэг яг энэ хамтран ажиллаж байгаа учраас олон дугаартай хамтарч байгаа учраас би очиод уулзаад ярилцаад үзсэн. Тэгсэн чинь энд хэдүүлээ хотхон барина гэдгэнтэй захирал нь аль хэдийн мэдчихсэн. Тэгээ тэрээр өнгөрөх болгондоо усаа түрээд явж байгаа жоохон охин хүүхэд мөгт хараад тунгууд л машина их нэтөө өгд өөрөө буучдаг нэг залуу. Тэгээд өөрөө нөгөө усыг нь авч яваад хөргөж өгөөд ингэдэг. Тэр хоорондоо хүртэл амьдралыг ойлгоо те энд байгаа зүйлс ямар байгаа гэдэг бүгднийг ингэ мэдэрч хагаад за 60 гаруй айлын ч гэдэг лөө газрыг бүгднийг ингэж одоо худалдаж авахаар одоо ямар байдлаар яадгийг те энэ болгоноогоо зохицуулаад яг хотхоноо байсан. Яг 60 гаруй айлын газар 3хан блок хотхоныг босгож ийнэ гэж боддоо. 3хан байдлыг босгож ийнэ гэхээр нөгөө хилээд байгаа хүүхдийн тоглоомын талбай. Нөгөө хотхон хоорондын буюу барилга хоорондын тэр зай. Тэгээд оц гац. Тэгээд одоо ахмадуудын юм нарлах хэсэг мэсэг. Тэгээд машин байрлуулах зочдын зогсоол. Тэгээд доороо 2 давхар те B1 B2 гээ 400 гаруй автомашин зогсоол гэжлээ. Энэ болгоныг нь яг бүтнээр нь ингэж хийсэн, төлөвлөсөн. Ийм газар байгаамаа. За тэгээ бид хэд чинь ер нь нэг одоо амьдралынхаа хугацаанд яг бидний үе бол те өсөөл нэг 3-аас 4-өөс 5 удаа л байраа солих чадах болов. Магадгүй ипотекийн зээл гэдэг юм уу, ногоон ороос үзэх юм ийм зөвхөн авцсан тохиолдолд хүн 15-аас 20 жил яг тэр хотгонд амьдрахаас аргагүй болж байгаа. Энэ үнэн. Тэгэхээр ийм сонголт хийж байгаа бол одоо нэг юм чанартайхан шиг юм үлдэх шиг те ядаж үр хөвгтөө үлдээхэд ч юм уу нэг юм чанартай нэг найдвартайхан газраас л сонголтоо хийгээрэй. Би бусдаар ярих юм бол өчнөө олон даван тал байгаа. Энэ удаад би энийг нь дурдаад өнгөрчээ. За хүн ер нь бол амьдралдаа үйл хөдлөх хөрөнгийг бол 2-2 удаа л авдаг байхгүй юу? Би айгүй басрангуй утсан байна те. Гэтэ тийм. Ер нь бол амьдралдаа тийм 1-2 удаа л авдаг. Тэгэхээр бол сонголтоо маш сайн хийх ёстой. Миний мэдхээр бол би яг Мортон хотгон баригдахаас өмнөх тэр авийн газар Барицны дараах гэдэг газрыг цонхоор байнга л харж байсан. 10 жил би одоо Америк сургуульд ажиллаж байна. Яг миний цонхоор ингээ харагдаг юу байхгүй юу? Талбай байхгүй юу? Тийм болохоор ерөөсөө яг тэнд яг ямар байшин байсан, ямар хороол байсан гэдгийг маш сайн мэдэж байна. За борлуулалтын албаны утас маань 76 тэг 67 гэж байгаа. Тэгээ 90-9 70 90-9 70 2 гэ борлуулалтын менежерүүд нь байгаа шүү. Та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг холбогдоод асуугаарай. За тэгээ манайхан нөгөө зайсан гिचгэлээр үн ханшийн өвд нэг тэд байдаг болоо эд байдаг болоо гэсэн нэг юм амнаас ам тамьсан юмуд байдаг шүү. Та зүгээр өөрөө уцтаад үз. Өөрөө яриад үз. Өөрийнхөө амьдрал ахуй дээр бодоод үз те. Боломжийн байвал яагаад бас болохгүй гэж. Тэ? Тийм шүү дээ. За баярлалаа. За ингээд Чингис хаан 8 дугаар сард те намрын 8 дугаар Чингис хааны 8 дугаар он гэж байгаа байхгүй. Энэ болохоор 1206 он гэхэр чинь 1214 он гэж те. За энэ одоо яг 7 сард нь болвол ахаад нэг байлдааныхаа үйл явцыг ширүүсгэсэн байгаа. Энд чинь тэгээд хаа урагшаа байлдаад явхлаар манай Монголын цэрэгчин утгаас холдчихж байгаа шүү дээ. Хэдэн зуун километр холдчихж байгаа те. Тэгэхээр нөгөө хоол хүнс араас татах нөөцүүд юм уу ингээд хүн одоо зүхтаая гэж зүхтаагаад хичнээн сар жилээр сараар давхиад гарахгүй газар гэрн байж байгаа шүү те. Чингис хааны бас дайны нэг тактик нь болохоор нөө дайсны хөрөнгөөр өөрийнхөө дайныг тижээх гэдэг нэг юм яваад байгаа те. Бас байгаа шүү. Саяны яг чиний хэлсэн санаа болохоор дараа нь тэр Жүндүү хотыг эзэлчихэд бүр дорой тулах уугүй юу гэдэг дээр яригдах юм. За тэгээд ямар ч сан энэ дайнд бол одоо яг Чингис хааны өөрөө удирдлаганд орж тулуу яваа те. Тулуу болон одоо хааны хүргэн чигүүн нар бол 17 хотын хэрмэн дээр тэргүүлэн гарч эзэлсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дараа нь Эзэн хаан бол те яг Алтан улсын одоо мужийн захирагч Вангян гаан бойлон Жанжин гаучи нарын эсрүүслээ тулгарч байлдаад Жүндүү хотын ард аваа хүртэл нэгч хөөсөн байгаа. За Чингис хаан бол яг ингээд цаашаа ингээд илүү ингээд довтлоод байдаг. Алтан улсаас ингээд тэр болгонд нь ингээд цэрэг татаал эсэргүүцээд байдаг. Тэгээд дайд холгондоо ингээ ялагдаад байгаа нэг ийм үйл явдал ингээ байнга үргэлжлээд байгаа байхгүй. Тэгээд Монгол цэрэг Алтан улсын үлдэгдэл цэргийг мөрдөн хөөж нийслэл Жүндүү хотын ард аваа хүрээд цавчаал бомбыг довтлсонд Алтан улсын цэрэг уулын бартаг төшөглөн хүчтэй эсэргүүцсэн байгаа. За энэ уулын бартаг ингээ хүчтэй эсэргүүцээд эхлэнгуут нь тэр уулыг цааш нь яаж нэвтэрч гарах вэ? Жүндүү хот болон одоо нэг дараагийн хот руу очихын тулд тэр хотыг заавал тэр хотыг давжиж гарах гэдэг байгаа байхгүй. Тэгэн гут нь Чингис хааныг арга сэдэ зэвд бол цөөхөн цэрэг үлдээгээд тэндээ ингээ дайн байлдаан хийж байгаа Монгол цэргүүд тэнд нь байгаа юм шиг мөртлөө цаагуур одоо ингээд нэг нарийнхан жимтэй зам байгаа гэж байгаа байхгүй. Тэр нарийнхан жимтэй замаар зөвхөн нэг морьтой хүн л гардаг гэж байгаа. Хамаагүй чимээ гарах юм бол хүн явж байгааг мэдэгчдэг гэж байгаа. Тэгээд тэр одоо нутгийн хийсэн хүнээр бол амандаа одоо ингээ мод зуугаад ингээ морио чимээгүй унж явдаг гэж байгаа байхгүй. Тэгээд гараад цаашаагаа яваад одоо дайнаа өргөжлүүлсэн гэж байгаа байхгүй. За тэгээд сэргээ дахин 3 зам хуваагаад явж өнгөрсөн газар орныг булаан дээрэмдэж ихэлсэн гэж байгаа. Дайрсан гэж байгаа.
За ингээд цаашаага 1214 оны тий 14 онд Монгол цэрэг Алтан улсын умард хэсэг хатан голоос хойшоо орших газар нутгийг 3 талаас нь довтлон уулгалан дайрч зөвхөн нийслэл зөндөө хийгээд Түнжөөв, Шүнжөөв зэрэг 11 хот болгоод л монголчуудад эзлэгдээгүй тэсч үлдсэн гэж байгаа. За орчин цагийн судалгаагаар бол янз янзын тоо хэлээд байдаг. Монголчууд 40 гаруй хот эзэлсэн, 50 гаруй хот эзэлсэн, бүр 100-аад ч хотыг эзэлсэн гэж яриад байдаг байхгүй. Тэгэхээр Алтан улс чинь тийм их суурин хоттой аргагүй л дээ тий. 50 гаруй сая хүн байсан тухайн үеийн тий. Тийм байна. Яг тухайн үед нөгөө хятадын газар нутагт 3 улс байсан, Тангууд улс, Алтан улсын улс. Хүн амаар бол хоёрт нь орж байгаа шүү дээ. За тэгээ Монгол цэрэг хөрсөн газар орон болгоно ингээд цөлн дээрэмдэж бараад дахин Жүндүү хотыг умардад цугларн эрсгээж одоо ингээд яг Жүндүү хотыг ингээд дахин бүсэлж авсан байгаа байхгүй. За Алтан улсын Жанжин Гаавч цэрэг дайчлан эсэргүүцсэн байлгахад манай цэрэг ялаад хойноос нь үлдэн хөөсөөр нийслэл Жүндүү хотын умард хаалга хурч ихээр дарахад үхсэн нь тоошгүй олон болсон гэж байгаа. За одоо ингээд Эзэн хаан гэж байгаа. Хэтэ бухаа зэрэг жанждад цэрэг үлдээгээд сахиулаад өөрөө олноогоо дагуулад баруун тишээгээ аялж өөр хаалгаар ингээд нэвтэрч гарсан гэж байгаа байхгүй. За тэгвэл нь Алтан улсын хаан үүнийг нь сонсоод их жанжин аав тунг томилж бомбыг сахиулахыг оролдсон боловч түүний хурж ирэхээс өмнө манай цэрэг нэгэнт бомбыг одоо ингээд айл хэдийнэ туудаа тий гараа явчихсан байгаа. Ингээд Чингис хаан одоо ингээд бомбын өмнө хаалгыг эзлэхээр ингээд эзэлж авахаар зэвийг ингээд цэргийг ингээд дайшлуулад явуулсан гэж байгаа байхгүй. За зэв Алтан улсын цэргийг одоо тий санамсаргүй одоо ингээд гиндүүл цогсон гэж. За энэ гиндүүл цогсон нь бол нөгөө түрүүчийн хэлсэн арга тактик нь тий. За тэгээ Чингис хаан өөрөө бол цэрэг дайчлан Жөв хотыг бүслэн дайлж 20 гаруй хоногт эвдэн сүйтгээд тэгээ цэрэгээ 3 замдаар хувааж их хүүгүн 2 дугаар хүүгүн тэгээд 3 дугаар хүүгүн зүч цагаатаа өгөөд эдрээр бол баруун гарын цэргийг дайчлан Тахай уулын даган баруун өмнө зүг рүү цэргэлэн довтолж за тэгээ бас дахиад олон хотуудыг ингээд эвдэж эзэлж авсан байгаа байхгүй. За ингээд хатан гол хурч Пинян Тайон хотыг ихээр цөлн дээрэмдээд буцаа гэж байгаа. За энд бол монголчуудын хэрэгэлсэн нэг арга байгаа. За энэ арга нь ямар арга вэ гэхлээр хот суурин газар очих болгондоо бол тэнд ингэж удаан сорж үлдээгөө. Ер нь хотыг очоод эсвэргүүц эзэлж аваад тэндээс одоо ингээд авах юм юу байна тэднийг бүгдийг нь аваад тэгээд дараагийн яваад. За ингээд яваад өгсөн хойно нь ерөөсөө явсныхан дараа л гэхэд л Алтан улсын иргэдэн юм эсвэл цэргүүд нь очоод нөгөө хотоо дахиж бэхжүүлээд дахиж ингээд босгоод байгаа ийм үйл явдал. А тэрнээс тэр хотыг тэр чигээр нийслээ суугаад байгаа юм шиг байгаа байхгүй. Тийм учраас зарим нэг хотууд нь гэж давтагдаж дараагийнхан дайнууд дээр гарч ирээд байгаа үйл явдал нь энэ байгаа. За тэгээд дараа нь бас энэ дайнд бас нэг гавьяа хийсэн юм бол Чингис хааны дүү Хасар тий. Хасар алч ноён одоо зөрчтэй Бухаа нарын нарыг тий зүүн гарын цэрэг болгон зүүн далайг хөвөөлж бас хэд хэдэн хотуудыг эзлээд тэндээс шууд буцаараа гэсэн байна. За Чингис хаан Тулгын хаамт олон аймгийн цэргийг дайшлан дунд замаар урагшилж олон хотыг ялангуяа одоо энэ Мөөжөв, Хэжянпу, Чинжөв гэдэг энэ одоо ингээд Занжөв одоо ингээд агүй олон жөв гэдэг энэ хотуудыг эвдээд харин Дүүпийн Даймын хоёр хотыг довтлсонгүй үлдээгээд үлдсэн хотууд нь бүр чимээгээр нь одоо монголчуудыг дайран ирж ийна гэдэг энэ чимээгээр нь л бууж өгч эхэлж байгаа байхгүй. Чингис хаан зарлиг болгож цэргээ хойш буцуулахын хамт бас мухлагаар одоо ингээд Мижөвг ингээд довтлон эвдэл тий гэдгийг даалгаж байгаа. За ингээд Чингис хаан нийслэл Жүндүү хүрэхэд 3 замын цэрэг тэнд нийлж байгаа. За тэр Жүндүү буюу нийслэл хотыг нь Монголын их цэрэг тал байлдаж хагаад ирээд бүсэлж гинэ гэж байгаа байхгүй. За тэгээ Жүндүү хотыг одоо ингээ умардад буудалж эхэлж байгаа. Алтан улсын хааны ордонд харин цэргийн эргэлт гарч иж байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр нөө Шанзун хаан те эвсгийг гуйсан Чингис хаан их цэрэг Жүндүү хотын гадар уулгалан довтолж байхад баруун жигүүрийн дэд одоо нөө хуушааху. За энэ хуушааху хааны ордонд цэргийн эргэлт гаргаж уг нь бол хуушааху өмнө нь Чингис хааны цэргүүдтэй байлцсан байгаа байхгүй. Тэгээ байлдаад агүй олон цэрэгтэй байж байгаа сүүлд 7,000 цэрэгтэй үлдээд нөгөө 7,000 цэрэгтэй монголчуудтай байлдангуудаа баг ганцаараа шахуу Жүндүү хот руу зүхтаад очсон байхгүй. За энэ бол дайнд бол угаасаа тэр Алтан улс эртний хятадд бас л оршин тогтножээс бүх улсуудын л адилхан ял шийтгэлтэй байгаа шүү дээ. Дайнд ялагдах, олзлогдох юм бол заавал одоо ингээд үхэх ялтаа тий. За тэгэн гол чинь одоо хуушаахаа бол уг нь үхэх ялтаа байсан боловч шинэ хаан бол яаж чадаагүй байхгүй. За яаж чадаагүй тэрийг ингээд төшмөл болгоцсон чинь нөгөөт чинь төшмөл болонгуудаа хэсэг хугацааны дараа өөрийг нь одоо ингээд дэмжижсэн хааныгаа алаад төрийн эргэлт хийгээд алчж байгаа. За тэгэн гол хааны удмын нэг хүнийг авчираад хаан болгоцсон байгаа байхгүй.
За ингээ хуушааху хууль ёсныхаа хааныг хөнөөгöd өөр хааны одоо яг хааны удмын нэг ингээ залуу хүнийг хаана авчирангууд өөрөө бүх төрийн эрх мэдлийг авчлаа штэ. За ингээд монголчуудын эсрэг бас довтлох их аяны хийсэн байгаа байхгүй. Тэгэхдээ бас хуушааху төрийн эргэлт хийхдээ ч гэсэн монголчууд зөндөө хотыг эзлэх гээд ирж ин гэдэг худлаа шуум тарааж агаад тэрний эсрэг юу ч хийгээгүй гээд одоо нэг тэнд байсан сайдуудыг нь өөрийн ингээ буулгаж аваад те цэргүүдийг авцсан байгаа байхгүй. За ингээд за монголчуудын эсрэг мэдээж хуушаахын гарт ирж штэ. Бүх юм. За тэнгууд хуушаахаа монголчуудад довтлох гээд бас ингээд дайны тактик хийцэн гадаа нь гараад ингээд хотын гадаа гараад байлж штэ. За байлж явах явцдаа тэрийг дэмжих гэж ирсэн Гауци гэдэг одоо бас хүн байгаа байхгүй. За тэгээд Гауци гэдэг цэргийн жанжин байгаад байгаа. Энэ яг хуушаахаа дэмжлэг болж ирэх байсан. Гэтэл монголчууд угаас нь дэмжлэг болж ирэх гэж байгаагийн замд нь саадын бариад те бариад ингээд тогтоогоо бариад байгаа штэ. Тэгээ нөгөө талд хуушаахуудаа байлдахаар хуушаахуу чинь нэг ялагдал ингээд ингээд яагаад байгаа байхгүй. За тэгээд нэмэлт цэрэг нэрчгэл юм бол уг нь дажгүй байлчих гад байдаг. Тэс чи нөгөө нэмэлт цэрэг нэрдэггүй хуушаахч мөргө байдгаараа ингээл монгол цэргүүдийг те тэгж жагаад нөгөө цэрэг нь ирээд тэгээ хоёр цэргийн хамтарсан цэрэг хоорондоо байлцсан чинь ялагдчихдаг байхгүй. Хин Алтан усын цэргүүд. За. За тэгээ ялагчингууд чи энэ бурууг хэн рүү чихүү гэхлээр мэдээж дайнаас хоцорсон гэдэг шалтгаанаар нөгөө Гауци гэдэг рүү чинь чихэн гэж бодонгуудаа Гауци яг тэр хүрээнд байхдаа хуушааг хүрээг нь бүсэлж аваад алаа ичдэг байхгүй. Нөгөөтгөө. За ингээд нөгөө нэг цэргийн жанжин нөгөө цэргийн жанжин алчлаа штэ. За энэ үед нь бол нөгөө хаан бол яач чадахгүй. За тэгээ хаан яач чадахгүй болонгуудаа нөгөө хуушаагааг үнэнчсэн гэмт хэрэгт нь яач чадаагүй штэ. Тэгмээд нөгөөтгөө бас ингээд амар том зөвлөх төшмөл болгоод. За нэг иймэрхүү юм болгож байгаа байхгүй. За ингэн гут одоо яг ямар арга сэдэх вэ гэдэг зүйлийг шинэ хаан сэдэж эхэлж байгаа. За шинэ хаан буюу одоо Алтан усын хаанд те амьд үлдэх нь чухал. Ер нь бол энэ дайнд те ялагдал хүлээсэн ч гэсэн Алтан улс авч үлдэх нь чухал болчиход байгаа байхгүй. Тэгэд ямар нэгэн аргаар Чингис хаантай тохироо хийхийг оролцсон байгаа. За ингээд тохироо хийх гэдэг ч юм уу те ер нь бол Монгол Чингис хаанд илч томилоод эвсхийг гуйж байгаа байхгүй. Чингис хаан яг энэ үед нь бол нөгөө нэг Монгол сайд жанжид те эдрийг бол зөндөө хот руу довтлохгүй хүлээж гэдэг ийм тушаал өгчихсэн байсан байгаа. За бас сонсох гэдэг те сонсох гээд байгаа. За энэ нь одоо яг чиний нэг ярьж байгаа зүйл чинь одоо гарч ирэх байхгүй. Тэр нь юу гэхлээр Чингис хаан Алтан улсад нөхцөл тулгаж байгаа байхгүй. За энэ нөхцөл одоо эвсэх гэж штэ тий. За тэрээр илч томилоод Алтан улсын одоо энэ Шанзун хаанд тий чиний Шандун Хэбэй мууж аймаг бүр минийх болжээ. Чи зөвхөн зөндөө хотыг л сахих төдий үлдлээ. Тэнгэр чамайг таалахгүй тий ингэж дороотулж байхад дээрээс нь би нэмээд дэвсчих юм бол чи юу болох вэ гэж байгаа байхгүй. За тийм учраас би өнөө цэргээ хороосгоо. Чи харин манай цэргүүдийг тохинуулж те чилээг нь тайлан олон жанжид нарын мань хилэн уурыг дарахгүй юу гэсэн баг. Хүнээ тавьж штэ. Хүнээ нэг тавьж. Гэтэл Алтан улсын төрийн ордонд ч мөн зөвлөгөөн болж сайдуудын зарим нь Монгол цэрэг зүдэрч ядран агт морд турсныг нь далиндуулж хариу шийдвэрлэх дан хийхийг санал болгож байгаа байхгүй. Угаасаа тэр нөгөө олон удаан байлдсан гэдэг чиний нөө саний яриад байгаа зүйл чинь. Халуунд бол бас Монгол морд тамирдсан те. Тэгэд морд хүнд бацсан гэдэг нөгөө өвчин тархсан гэж байгаа байхгүй. Тийм уур амьсгал өөрчлөгдөж өдөр болгоноор уур амьсгал өөрчлөгдөж байгаа шүү дээ. За тийм учраас энэ Монгол цэргүүч гэсэн нэлээ бас ингээд эвгүй байдалд орсон байгаа. Гэхдээ хэн төвчээргүй гэдэг ч юм уу те энэ байдал яригдж байгаа байхгүй. За энийг бол яг нөгөө эртний хятад сурвалж чигт болохоор харлуу өдөр Алтан улсыг ерөнхийлөн захирагч сайдтай Гаучи эзэн хаанда ухаан заасна гэж байгаа. За энэ юу гэж хэлсэн бэ гэхээр сонсвол тэдний цэрэг морд ядран өвчилж байна гэж байна. Үүнийг амжин байлд бас зохино гэж хэлсэн байгаа байхгүй. Гэтэл энийг нь бусад сайд нар те. За энэ сайд нар болохоор ингэж хэрхэж болохгүй. Яагаад ингэж болохгүй гэдэг шалтгаан нь манай цэргүүч гэсэн маш их доройтсон байна. Манай цэрэг айрам хэдийгээр ирчүүдний энд байгаа боловч гэр орон эмс одоо эхнэр хүүхдүүд нь те бүгд тэр мууч нутгуудтай байгаа. Тийм учраас хэрвээ манай цэргүүд байлдаад ялагдах юм бол шууд боторч зүхтаана гэр гэрлүүг зүхтаана. Бүр Алтан улс байхгүй бол. Тэгээ цэрэггүй болно гэсэн. За ийм цэрэггүй болно. Хоёрдугаарт хэдий ялсан боловч ахаал гэр орноо санаад зүхтаана. Тийм учраас Чингис хааны хэлж байгаа энэ саналыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг санал дээр одоо Алтан улсын төрийн ордон хэлж штэ тий. За энэ цаг хугацааг ингээ бодоод үзэх юм бол Алтан улс 1115 онд байгуулагдсан. 1215 гэхээр 100 жилийн дараа уг нь бол Алтан улс чинь өөрөө Монгол угсаатан хятан гүрнийг мөхөж гарч ирсэн бол одоо монголчуудын гартаа эвгүй байдалд ороод саналыг нь хүлээн зөвшөөрч штэ. За ингээд саналыг нь зөвшөөрөөд ер нь бол Монгол руу одоо ингээд илч тамилуулаад те ингээд
зохицуул дээр юм биш үү гэдэг зүйлийг хийж байгаа штэ. За ингээд угаасаа Чингис хааны санал болгосон зүйл нь бол юу гэхлээр яг энийг бол нөгөө Чингис хаан нөгөө алтан ус өгж байгаа юм шиг боловч уг нь анхнаасаа Чингис хааны л одоо ингээд санал болгож байгаа зүйл байгаа байхгүй. Тэр нь болохоор хааны удмын 500 охид хөвгүүд тус бүрийг барьж байгаа юм зэ. Хааны удмын одоо ингээд барьцаа болгож штэ. Тэгээд гой чимэг хувцас дээл 3,000-ыг хааны сүргийн адуу 3,000 хийгээд их хэмжээний алт мөнгө эрдэнсийн зүйлсүүдийг хүргэсэн гэж байгаа байхгүй. Үүнээс гадна нэг гүнж өгсөн гэж байгаа. За энэ гүнж нь болохоор яг тэр тухайн үедээ алтан улсад ингээ хааны өмнөх хаадуудын гэдэг ч юм уу 7 гүнж байсан юм шиг байна л да. За тэгээд энэ 7 гүнжээс хааны сонгосон гүнж нь болохоор нөгөө Чингис хаан дургу Вангийн Юнжи нөгөө хаан болсон шүү дээ. Тэгээ 1208 онд сайн нөгөө хууш ахуйд алуулчихж байгаа. За тэрний гүнж охиныг те хатнаа болгож авсан гэж байгаа байхгүй. За ингээд ивэн хилцээр тохироод хилцээр хийсэн алтан улсын те элчдийн төрөө буюу одоо Вангийн Чэнхүй гэдэг хүн өөрийн биеэр Чингис хааныг одоо хилийнхаа бомб хүртэл гаргаж өгч байгаа байхгүй. Монгол цэргийг гэсэн үг. За ингээ бомб хүртэл гаргаж явж байхад нь алтан улсын нөө бомбын цэргүүд нь бас тэр хооронд бас ингээ тэндээ ингээ төвлөрсөн байсан гэж байгаа байхгүй. Тэгээ монголчуудыг тосож байлдах гэж хахад нь нөгөө сайд чинь те алтан улсын хааны зарлиг монголчуудаа дайн хийж болохгүй бид эвэн гэрээ байгуулсан гэдгийг нь хэлээд одоо ядарсан ч гэсэн одоо монгол цэргүүдийг бас тэнд нь ингээ зүгээр гаргачихж байгаа. Тэгэхээр энд бол бас л Чингис хаан ч гэсэн хожиж байгаа байхгүй. За гэтэл нөхцөл байдал юу болж хувирсан бэ гэхлээр алтан улс монголчуудыг явсныхын дараа те нийслэлээ өмнөд рүүгээ шилжүүлж байгаа байхгүй. За энэ юу гэхээр Нангийн гээд хот руугаа шилжүүлсэн улам холдуулж байна тий. Монголчуудаас холдуулж байгаа. За ингэхийн тулд яасан бэ гэхээр дотроо ярилцсан л байгаа юм л да. Мэдээж нөгөө хаан болон одоо алтан улсын хаан болон төчмөдүүдтэйгээ ярилцахад зарим нь бол эсэргүүцсэн байгаа. Юу яриад байгаа? Харин ч одоо монголчуудын эсрэг умар нутгаа тохинулаад тий энэ умар нутаг чинь хоос өмөлдөх гэдэг нь юу урагшаа нүүх. Харин ч ингэж ийж одоо монголчуудын эсрэг байна гэсэн байгаа байхгүй. Уг нь энэ зөв санаа байгаа. Гэтэл зарим сайд нь болохоор ер нь бол хаан бид нар бол тий цэргүүдээ ингээд амраагаад амьсгаа аваад илүү хүчрэгчхийн тулд манайх бол цэрэг ингээд татаал ингээд айтайхан болчин те тэхийн тулд Нангийн руу нүүсэн дээр гэж үтсэн байгаа. За ингээд Нангийн руу нүүсэн дээр гээд Нангийн руу нүүхэхдээ алтан улсын хаан нь өөрийнхөө удмын хунтайж те ханхүү гэсэн үг штэ. Одоо Жүндүү хотоо захируулад 2 сайд томилж үлдээж байгаа байхгүй. За 2 сайд томилоод үлдээчлээ. Тэгээд Нангийн хот руугаа явж явах замд нь алтан улсын цэргийн бүрэлдэхүүнд нь хятад цэргүүд байгаа шүү те. За хятад цэргүүд. За тэгэн гут нь хятад цэргүүд их с ิจ гтэй санагдсан байгаа юм. Хаанд алтан улсын хаанд. Тэгэн гут нь хятад цэргүүдийн зэвсгийг хураах гэж оролцсон чинь нөгөө хэд нь юуг зэвсгээ хураалахгүй те. Шууд бослого хийгээд тэнд байсан одоо ингээд зэвсгээ хураалахгүй тэрийнхаа цэргийнхаа албыг хаяад дундаасаа ингээд ноёд томлоод те. Удирдагчаа томлонгуудаа буцаага Жүндүү хот руу явж байгаа байхгүй. Энийг сонсцсон хоёр сайд үлдсэн байгаа штэ. Тэрний нэг нь одоо ингээд цэрэг бэлдээд гол хаагаад гүүрийг хаагаад байж хахад нь нөгөө босч исэн цэргүүд чинь хятад цэргүүд чинь те хятад цэргүүд голыг ингэж гарцаараа туулаад нэг хэсэг нь тэнгуутаа тэнд байсан одоо нэг байл дайны морь зөөр одоо те цэргүүдийг нь дайраад бүгдийг нь олзолж аваад гараад явсан байгаа. За гарч явахдаа яасан бэ гэхлээр бас хятад жанжин руугаа бас илчилгээсэн байгаа. Монголчууд руу бас илчилгээсэн. Тэрний юу гэсэн үг вэ гэхлээр ер нь энэ алтан улсын аян дайн эхлэхээс өмнө бүр 1202 оноос эхлээд хятадны зарим нэгэн төлөөлөгчтэй зарим нэгэн цэргийн жанжид Монголын талд орсон байсан байгаа байхгүй юу. Газар нутгийг нь мэддэг те гэх мэтлэнгээр. За энэ үгийг сонсоод одоо бол Чингис хаанаас хаанд одоо мэдэрчлээ шүү дээ. Хятаднууд одоо алтан улсын цэргийн албыг хаяад тантай хамтрая гэж байна гэдэг ийм санаа ирчлээ шүү дээ. За тэгтэл энэ юу гэсэн үг вэ гэхлээр нөгөө хараат улс ч юм боллоо гэдэг ч юм уу одоо ингээд бууж өгсөн Жүндүүд байсан алтан улсын хаан яагаад Нангийн руу явж байгаа? Энийг бол Чингис хаан урвсан гэж үзэж байгаа байхгүй. За урвсан гэж үзээд ахаад Монгол жанжин Самух Баатар болон алтан улсын жанжид байгаад те Монгол дагаар ирсэн ийм жанжидыг цэргэлүүлээд өмнө зүг явуулсан байгаа. За ингээ өмнө зүг рүү явуулаад бас л одоо ингээд нөө Чинжөө, Чижөө, Танжөө, Шүнжөө. За энэ хотуудын нэрийг зөв хэлж байгаа да. Ер нь Жөө гэдэг нь болохоор юм бэхлэлт хот гэдэг зүйлийг хэлээд байдаг. За хотуудыг эзлээд Жүндүү хотыг дахин бүслэн хаасан байна. За ингээд дахин бүслээд хаасан учраас алтан улсын хаан нөгөө хунтайж байгаад байгаа ш тэ. Тэр хунтайжаа тэр Жүндүү хотоос арай их суулж авсан гэж байгаа байхгүй. За ингээд 1215 оны 1 сард алтан улсын зүүн жигүүрийн дээд одоо ингээд бас нэг төшмөл нь тэ. Энэ төшмөл нь ингээд бууж өгсөний дараа Монгол цэрэг Жүндүү хотод төхөж очоод
Тэгээ Вангийн Чехүү бол одоо нөгөө нэг юу яаж байгаа шүү дээ. Нөгөө хотыг сахиж үлдсэн хоёр жанжин байсан шүү дээ. За сайд уу? Тий, сайд байсан. За энэ хоёр сайд үлдсэн байгаа. Тэгтэл нэг нь бол шууд хаяа цухтаасан байгаа. Гэтэл нөгөөх нь бол өхлөө тулцсан байгаа байхгүй. За өхлөө туллаад ямар ч байсан Монгол цэргүүдийг дийлэхгүй байна гэдгээ мэдснийхээ дараа амиа орлож байгаа байхгүй. За ингээ амиа орлсон. За ингээд Жөндөө хот бол тий монголчуудын гарт орж байгаа. За ингээд Алтан улсын Шанаруу хаан нийслэл хотоо өмнө тийш шилжүүлсэн Чингис хаан цэргээ олон зүг рүү хуваанд томилсон баг. За ингээд томдоод одоо Самуух Баатар болон Шимо мянган Жөндөө хотыг байлдан эзлэх тэгээ Мухлаа Яши Лёдун орныг байлдан дагуулахаар гээд. За ингээд тал тийш нь ингэж цэрэг илгээгээд ер нь бол Алтан улсыг бол илүү их товтлохыг бодсон байгаа байхгүй. За ингэж яасан бэ гэхээр 1217 онд 17 хүрт байлж байгаа шүү дээ. За ингээ 17 онд халуунаас зайлаад Монгол цэрэг бол яхаа аргагүй бас л шалтгаанаар буцахаас өөр аргагүй болсон. За ингээ буцах энэ үйл явдал нь бас нэг зүйлтэй холбоотой нь ер нь бол Дундад Азад тий хоризм гэдэг улстай нөхцөл байдал бас нэг жоохон холцтмол байдал болох гээд байсан. Дээрээс нь Чингис хаан ар гэрээ тий авраг ордоо гэсэн үг шүү дээ. Энэ төв голомтоо үлдээгээд нэлээд удаа явцсан байгаа. Тэгээд тэнд чинь бас нэг дотоодын бослого гэдэг зүйлүүд гарч ирж байна. Нэг мэрэгдийн бослого тий. Эдгээр чинь бас үлдсэн байгаад байгаа шүү дээ. 8-1 хүчлэг таян гэл гэх мэтлэнгээр одоо ойрдын бослого. За иймэрхүү бослого гарч ирж байгаа. Ийм зүйлээс шалтгаалаад ер нь бол арга буюу нутаг буцсан. За ингээд нутаг буцахдаа ер нь дараагийн дайныг үргэлжлүүлэх энэ дайныг болохоор хинд үлдээсэн бэ гэхлээр Мухлаа жанжинд үлдээж байгаа байхгүй. За тэгээ саяны тэр Жөндөө хотыг эзэлж авах чинь нөгөө 60 мянган эмэгтэй өсөж өгдөг гэдэг те ийм зүйлүүд яригадаад байгаа юм. Нэг хотод 60 мянган эмэгтэй байна гэж те. Тэгээ энэ бүхнийг ингээ бодоод үзэх юм бол уг нь бол Алтан улс бол цэргийн тактика буруу боловсруулсан байгаа сте тий. Бүх цэргүүдээр байсан мөртлөө нөгөө бэхлэл дам дээр бүгднгээ байсан мөртлөө монголчуудыг гиндүүлж товтлох гэдэг ч юм уу тий. Энэ зүйлүүд яг цэргийн зөв тактикуудаа хэрэглээгүй тэр хятан буюу Кятан цэргийн жанжтай сонсоогүй үүнээс гадна ингээ жижигээр ингэж байлцсан энэ нь өөрөө том алдаа болоод байдаг. Тэгээд дайн болгондоо ялагдаад байдаг. Тэр нь тэгээд сүүлдээ нь монголчуудыг бол ер нь дийлэхгүй байна гэдэг ойлголтыг төрүүлсэн байгаа байхгүй. Яг гоо цаг агарын хувьд одоо 800 жил мөлийн өмнө ч гэдэг юм уу одоотой харьцуулахад ямар байсныг бас баримжааж болохгүй. Яг гоо мэрэгжлийн ус хутан гаргаж ирдэг л байх л та. Гэтэ одоо зүгээр одоо би зүгээр нэг мөхөс бий те бодохдоо бол ингээд нэгдүгээр тийшээ мороор явна. Тэмээгээр явна. Тэмээн дээрээ хүнс мэнсээ ачин те мороор явлаа. Зүгээр явахгүй дайнд явж байгаа учраас хуйг дуулга дээрээс нь сэлэм ном сум те одоо юу гэдгийг бүхэл юмудаа ингэж явж. Тэгэхээр өөр дээр нь бол зүгээр өөрийнх нь биеэс гадна дахиад хичнээн килограмм юм нэмэгдэж байгаа. За ингээ хадуутайгаа явлаа. Одоо тэгэхээр аврок гэж хинтий байна гэдэг шүү дээ. Хинтигээс уршаага одоо явлаа. За Сүхбаатараараа ордог юм. Эсвэл зөнгөө шууд ингээ нэвт хатгаад явхлаар одоо говийн төгсгөлөөр дайраад гарах нь шүү дээ тий. Ерөн зүгээр энэ тэндээс цэргүүд цуглуулна гэдэг чинь эргээд эхлээд цуглаар нь хинтий дээ. Тэр болтлохээ цэргүүд чи явж ирнэ. Тэгээ говиа гатлна. Энэ том говийг чинь гаталж яваад завршаага нэг юм гарлаа. За тэгээ дахиад цаашгаа байлдаа дахиад ингээл яваал. Ингэж явж байгаа одоо бид нар мэдэн ш нөгөө зүгээр урд зүг рүү гараад Бээжин ороод Бээжингээс дахиад цаашлахад чинь цаг агаар үед ямар болдог вэ? Тэгэхээр хүний болон морины тий адууны идж байгаа өвсний хүртэл өөрчлөгдөн. Яг үнэ. Тэгээд ирэхлээр нөгөө нэг насаараа энд байцсан, насаараа дөрвөн үлрэл хавар болгон шин ногоо соёолдог энэ өвсийг идэж өссөн адуу чинь тэнд очиод юу нь мэддэхгүй баахан өвсүүд идэж эхэлнэ. За тэгээд нөгөө адуу нь гидс гүзэнгүүлгдэг ч юм уу эсвэл адуу нь одоо тамирддаг болдог ч гэдэм юм уу. Тэгээд дээрэс нь ялгаахгүй хүн ч гэсэндээ тийм болж байна. Тэгээ штэ. Тэгэхэд л тичнээн сараар тичнээн өдрөөр ингээд байлдаал байнгын байлдаанд явна. Эслийн айгүй том зоригоо тий. Тэгээ энэний төлөө хааныхаа хэлж байгаа үний төлөө явж байгаа. Тэгээ цэргүүд нь ч гэсэн үнэхээр бахархах маргаас тий. Тий бас зөв гаргалгаа ахгүй. Дээрэс нь энэ дээр бас нэг юм нэмж болж байгаа юм. Гана чиний хэлсэн дээр Монгол одоо зэвсгэж хамгийн гол чухал ном сум. За тийм ном сум. Тэгээ саяны Алтан улсад байлж байгаа энэ үед ч гэсэн тэр нөө Жөндөө хотын гадаа ингээ байлгахад бас Алтан улсынх нь их цэргээр ингээ байлцсан гэж байгаа байхгүй. Хуушаахуудаа байлцсан дайнд. За тэгээ нөө цэргүүдээ ингээ нийлсэн цэрэг ингээ хоёр цэрэг нийлсэн гэдсэн шүү дээ. Хуушаах нь үхдэг. За тэрэн дээр чинь яг ингээд салхилсан гэж байгаа байхгүй. Салхилаад яг Алтан улсын ингээ эсрэг ингээ салхилаад тэр нь болохоор монголчуудад даваа байдал болгонгод нүүр
нүдгүү ингээд нуус харсан гэж За, байгаа. харуулаа. За харуулаа. Гэтэл яг энэ дулаан уур амьсгалд Монгол газар хийсэн, Монгол мотор хийсэн нум сумны мөс нь өөрөө бас юм далиждаг ингээд чиг аваад уярдаг. Уярчдаг. Тийм болохоор яг нөр байгаа онч харагдгүй. Саяны дээр салхины нөлөөгөөр л хамаагүй харахад нөгөө нөхдөө чинь те их хохирол амсаж байгаа энэ үйл явдал болж байгаа. За тэрнээс гадна за яг ингээд алтан улс ингээд цаашаага ингээд нөхцөл байдлаа нангин руу очичоод бас ингээд хянаад байгаа штэ. За монголчууд одоо нөгөө хот улс суулганыг нь эзэлж авчаад яваад өгдөг гэдсэн те. За яваад өгчөж байгаа. Яваад өгөн гут нь зарим хотоо ингээд эргүүлж авч байгаа. Ийм үйл явдлууд их гараадсан байгаа байхгүй. Тэр дундаа болвол ер нь буцаагаад ингээд хотуудаа авсан үйл явдал байгаад байдаг. Бараг ингээд 50 орчим хотыг буцааж авсан бас нэг юм цэргийн эрх мэдэлтэн байгаа байхгүй. За тэгээ энэ эрх мэдэлт нь яасан бэ гэхээр сүүлдээ нөгөө шанрун гээд хаан нь те зөндөө хотыг буцааж ав гэдэг зарлиг болгосон боловч нөгөөх нь дотоодын самуун цэргүүдийн одоо хоорондох маргаанаас бол аль хэдийн халагдсан байдаг гэдэг. Ингэж гарч ирдэг байхгүй. Зүгээр нэг дайтад авах биш. Энд чинь эхний дайралтыг хийгээд тэнд ямар шийдвэр гарах вэ? Тэр шийдвэрээс юу гарч ирэх юм бол нөгөө талд нь яах вэ гэдэг эн чинь бүр бүтэн л ухаан явж байгаа шүү дээ, тий. За ингээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За бид бүхэнд энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтгэн хүргэдэг үлээ. Нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр чанартай амьдрын урайтай Морьтон резиденс төсөл маань бид бүхнийг дэмжин ажиллаа. За дараагийн дугаар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. За яг ингээд нөгөө түүхийг гадарладаг хүмүүс бас дотор бодож иж магадгүй. Хоёулаа нөгөө Тангууд улсын аян дайны төгсгөл хэсгийг нэлээд бас ингээд товчлоод явчихсан. Одоо Алтан улсын аян дайны бас үйл явцыг хамгийн ихний Чингис хааны нөгөө биеэрэд айлсан те энэ үйл явцыг л ярьж байгаа. Тэрнээс гадна одоо Мухлаа жанжны хийсэн аян дайн те өгөөдөө хааны одоо мөхөх аян дайн эдгэр чинь бас тусдаа сэдв болоод бас явах юм аа. Тангууд улсын гэсэн мөхөх аян дайн чинь бас тусдаа сэдв бат те сэдв байгаа шүү гэдгийг бас давхар хэлье те. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худлаа ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.